За hi guys. Өнөөдрийнхээ өнөөдөр ээлж лого хийх гэж байна. Тэгээд бид нар өнөөдөр хаана ирсэн байгаа вэ гэхээр ESN Moon2 хоёрын хамтран зохион байгуулж байгаа Mobile Legends Bang Bang тоглоомын үндэсний аврах шалгаруулах тэмцээн дээр ирсэн байна. Өнөөдөр энэгээр юу болох нь вэ? Ер нь энэ том тэмцээн бас mobile gaming-ийн тэмцээнүүд бас яаж зохион байгуулагддаг тэр experience-ийг бас та хэдтэй үзүүлье. За guys, дөнгөж сая Монгол Lower Bracket-ийн финалд Impostors гэсэн багийг хожоод Grand Finals тоглохоор болчихлоо. Тэгээд Grand Finals болохоор босон аваргууд гэж яригдсан юм байна. Айцагийнхан Монголцыг хүлээж байгаа юм байна. Тэгээд тэр бол нэлээд гал гарсан тоглолт болох хаа гэж бодож байна. Тэгээд би өөрөө mobile тоглоомоос тоглолтгүй. Тэгсэн чинь энэ тэмцээнээс ер нь зүгээр надад нэг юм амар анзаарчихсан чинь mobile тоглоом бол Монгол бүр үнэхээр амар сайн хөгжсөн юм байна. Тэгээд байгууллагууд ч гэсэн үнийг амар сайн ойлгодог болчихсон. Тэгээд энэ тэмцээний спонсор байгууллагууд бас талархмаар байна. Toki, U-Brand, Mountain Dew, Chips-ийн ажиллаж байгаа юм байна. Тэгээс энэ ивентийг бүр ингээд олон улсын түвшинд ингээд арын албанд нас зохион байгуулж байгаа ивент Когийн хамт олон бас байгаа юм байна. Тэгээд тэрнээс гадна ингээд сайн дурын ажилчид тэгээд тамирчид тэднийх нь гэр бүлгээд бүх насны хүмүүс Mobile Legends тоглоомыг ойлгодог болчихсон. Энэ тоглоом бол үнэхээр алдартай болчихсон юм байна. Ивент нь бол бүр үнэхээр сүртэй, супер юм байна. За guys, нэг юм байна заяа. UG Arena-г бид нэр зөвхөн уламжлалт спорт тэгээд урлаг соёлын арга хэмжээ болдог гэдгээр нь төсөөлдөн шүү дээ. Тэгсэн чинь e-спортын олон улсын түвшиний ийм том ивентийг хүртэл зохион байгуулж болдог гэдгийг харж байна. Тэгээд мобайл тоглоомны нэг гоё юм нь энэ юм аа. Хүмүүс бас үзэж байгаахаа хажуугаар бас давхар тоглоод байна. Тэр нь бас аим сан. Мобайл тоглодог. Тоглодог. Мобайл тоглох хэр удаж байгаа? 5 жил. 5 жил болж юм. Чи одоо эцтэй? 11-тэй. За өнөөдөр ямар баг хожно гэж бодож байна чи? Өнөөдөр Монголцыг яах вэ? Өнгөрсөн жилийн тэмцээн дээр ирсэн үү? Ирээгүй. Чи Монголын фэн юм уу те? Чамд хэрэг олон скин байдیں۔ Надаа нэг 50 эд скин л байна. Мөнгөөр худалдаж авсан уу? Хамгийн үнэтэй скин ямар скин? Нөгөө нэг Alucardын Legend байгаа. Чи ямар баатрал болж та? Гүсэнээр сайн тоглох тоглох. Насны гэлээ? 11. Оо аа. За баярлаа. 11 настай хүүхэд 5 жил Mobile Legends тоглолцсон байна. За аль баг нь хожно гэж бодож байна? Айцэлх төө. Гэтэ би Монголцыг дэмжинэ. Манай инх чинь Монголцыг дэмжинэ гинэ. Учир нь тэрэнд Монголын jersey байдаг. Тийм болохоор дэмжиж байгаа. Монголын нэг контент гэж гисэн дээ. Монголцын хандаад нэг үг хэлээч. Сэтгэлийн үгээ. Имзий хөөрхөн шүү. Энэ PC-ний тоглох шилээд байгаа. Мобайл тоглохчс мэдгүй чи. Сая C100 гэлөө. Оо nice. За. Бүгийн 11. Зохион байгуулалтыг 1-ээс 10 хооронд дүгнэ. Яг үнэнгээр нь хэлж шүү заяа. Яг энэ тайз засал масал 9 л ах та. 9. Үу тийм амар байгаа юм уу? Сайн юм шүү. Гэхдээ үнэхээр амар байна уу? Яа л идрээс хаа. Энд чинь нөгөө энэ бас хурлаа. Рандомор. Энд чинь болохоор нөгөө Mountain Dew-ийн нөгөө Facebook page, Instagram page-д дагаад тэгээд SP эргүүлээ тэгээд рандомор идрээс нэгээс аваад. Тэгээд ихэнх нь дууссан цөөхөл юм. За. Хамгийн гоё нь юу вэ? Хамгийн гоё нь баг нөгөө компьютерийн ингээ нөгөө mousepad. Nice. Тэгээ очилж байгаа тийшээ яагаад байгаа юм? Тий. Бүр 10-аас хойш. Энд ингээ амар гоё хөөрхөн заяа. Спонсор байгууллагуудынхаа бүх ингээ jersey податк модалкийг өмссөн. Тэгээ бөөндөө Чогийнхан Чоо гэж хэлэх нь бас зүг. Би бас энэ дээр амар эргэлзээтэй байгаа заяа. Тэгээд
Токигийн Mountain Dew-ийн юу брэндийнхэн бүгд ингээд Podolco өмсцнийг дор ингээд хамтраад ажиллаж штэ. Саяны тоглолт бол Ботабар дууссан. Тэгээ одоо 1-1 байж болно. Тэгээ чиний дараа чинь хамгийн сүүлийн алтан медаль нь тоглолт болсон бол Бот 7 сүүлд 4 оцсон байна. Ер нь ингээд би ер нь мобайл тоглоом сайн мэддэг байхгүй юу? Mobile Legends-ийн нэг тоглолт ер нь дунджаар хэдэн минут болох вэ? Энэ тоглолт нь хамгийн хурдандаа 15 минут, тэрнээс бол 30 минутроос боломжтой. Энд ер нь нийт арын албанд хэдэн ажиллаж байгаа? Нийт арын албанд Волонтерийн хувьд бол 30-аад хүн. Тэгээд өөр тайлбар засал нийтийн орох нийт 50 хүн байгаа. Камер орлоо. Эзэн болоо. За ингээд үндэсний аварга маань тодорчлоо. Монгол зогтой баяр хүргэе. Босон аваргууд гэж яригддаг айцыг хожиж аварга болж 16 сая төгрөгийн эзэн боллоо. Тэгээд Монголын аварга ингээд болоо цаашаа зогсохгүй дэлхийн урьдчилсан шатанд оролцсон. Дэлхийн аварга урьдчилсан шатанд оролцсон. Тэгээд ийм Монголын одоо ингээд мобайл геймингийг ер нь шууд дэлхийн рүү шууд ингэж гаргахад маш том хувь нэмрээ оруулж байгаа ESN болон Mobile Legends Bang тоглоомын хөгжүүлэгч Moon Tune компанийнхаа хамт олон баярлалаа. Тэгээд үнэхээр супер ивент зохион байгууллаа. Юу ч яринэг бас бид нэр уламжлалт спорт зохион байгуулдаг. Тэгээд соёлын арга хэмжээ болдог л гэсэн өнцгөөс хардаг байсан бол одоо e-спортын ивентийг ийм том өндөр зэрэглэлийн түвшинд зохион байгуулж болдсон шүү гэдгийг одоо баталж харууллаа гэж би одоо бодож байна. Тэгээд энэ тэмцээний спонсор байгууллагуудад бүгдэнд баярлалаа. Мөн нарын албанд ажилласан Event Co-гийнхан бас хамт олон амжилт хүсье гэж хэлмээр байна. Тэгээд энэ удаагийн имчилгээ энэ үрээ дуусгая. Peace.